За, сонсох техникийн тухай хуваалцъя. Бусдыг чин сэтгэлээсээ сонсох үед тухайн хүн маань өөрийгөө хайрлагдсан тийм мэдрэмж авдаг юм байна. Тэгэхээр та хэрвээ хэн нэгэн чин сэтгэлээсээ туслахыг хүсэж байгаа бол тэр хүнийг чин сэтгэлээсээ сонсоход маш том тус болох нэ. За, бид нар яагаад хүмүүсийг сонсож чаддгүй вэ? Гаргадаг хідэн алдаануудын талаар ярилцъя. Нэгдүгээрт нь хүн бусдыг сонсоод зөвлөгөө өгөөд идэг. Эсвэл шүүмжлээд чи ингэх хэрэгтэй юм шүү, тэгэх ёстой юм шүү. Би болохоор ингэж хийдсэн гэд өөрийнхөө тухай яриад идэг. Гэтэл хүн яагаад хүнтэй ярилцдаг вэ гэхээр ямар нэгэн зөвлөгөө авах, асуудлаа шийдвэрлэхийн тулд биш. Харин тухайн хүн маань зүгээр л бодлоо зэгцлэх, мэдрэмжээ илэрхийлэх, за тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн, ойлгогдсон мэдрэмж авахын тулд заримдаа хүмүүстэй ярилцдаг юм байна. Тэгэхээр таны хийх ёстой зүйл юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт та өөрөө тайван байх. Энэ яагаад чухал вэ гэхээр mirror neuron буюу хүний сэтгэл хөдлөлийг хүн даган дуурайдаг юм байна. Тэгэхээр сонсож байгаа хүн маань өөрөө тайван, хүлээцтэй, яриаг нь таслахгүй, анхаарлаа бүрэн өөрт нь хандуулсан байх үед тухайн хүн юу ч ярьсан аль хэдийн өөрийгөө ойлгогдож байгаа, сонсогдож байгаа гэсэн мэдрэмжийг авдаг.